Okay, за what's good guys? Шинэ 7 хоногийн мэнд Шинэ хаялмжаа. 7 хоногийн минь. За Энэ 7 хоногийн маркет ревю эхэлж байна. Тэгээд өнөөдөр 3 дахь өдөр гэхдээ хоцорч оруулж байгаа ч гэсэн яг ингээд одооноос сайхан тасалахгүй сүүлийн 2-7 хоног ч баяр маяр гэдэг сар шин машин нэлээ гэдэг юу удирчлаа та. ажиллаа штэ. Тэгээд энэ 7 хоногоос яг арилжаанда яг төвлөрч орж эхэлж байна. Тэгээд энэ дээр бас бит хоёрт бас нэлээ ярих зүйлүүд байгаад байна. Тэгэхэд энэ удаагийн маркет ревю эхлэхээс өмнө та бүхэн одоо лайк, одоо subscribe товчоо сайн дараад өгөөрэй. Илүү хүмүүст одоо энэ мэдээллийг Хүргэнэ. хүргэхийн тулд тий. Тэгээ нэг За subscribe яажууд нөгөө хонх байдаг те. Хонхоо дарахаа мартахгүй. тий. За миний хувьд бол энэ 7 хоногт харж байгаачлан би нэг хэдэн бүтээгдэхүүнүүдийн талаар ярилцсан. За тэгээд энэ 7 хоног та бүхэн бүгдээ мэдж байгаа одоо чухал одоо том савлгаатай том мэдээнүүд гарсан 7 хоног үргэлжилж байна. За Иран, Израиль, Америкийн гурвын хоорондын асуудал энэ 7 хоногоос одоо өмнөх хагас санд бүтэн санд одоо шууд явагдаад эхэлсэн шүү дээ. Тэгээд Америкийн нэгдсэн улс Израиль хоёр хамтдаа нийлээд Ираны одоо гол тэр диктатор буюу одоо тэр авт тэр дэглэнтэй Али Хаменей гэдэг энэ удирдагчийг гол буруутгаад за энэ ерөөсөө өөрсдийн улсын хүнээж одоо өөрсдийн бараг сүүлийн миний харсан мэдээлэлээр бол сүүлийн 1-2 сарын хугацаанд зөвхөн ингээд одоо босогчд одоо жагсагчдыг өөрсдийн улсын 35 мянгаыг 1 сарын дотор одоо террорист ажиллагаа явуулж бүгдийг хөнөөж одоо тийм үйлдэл хийсэн нэгийг нь одоо Америк буруутгаад Израиль хоёр буруутгаад за ер нь энэ засаглалыг нь ер нь одоо авч явах хэрэгтэй болсон. Энэ Иран бол одоо үнэхээр даварч ийна л гэж ерөөхдөө л яриад байгаа. За тэгэж үзээд ерөөхдөө том хөдөлгөөнүүд явж эхлээд эхний өдрөө одоо байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний өдрөө цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний өдрөө Али Хаменей бол орой за нас урсан байдалтай олцсон одоо зөгцсөн олцсон гэд зарласан. За тэг үргэлжлүүлээд гол өдөртөгчийн унгаж аваад за одоо үргэлжлүүлээд одоо нөгөө засаглалыг унгах гол зорилготой явж байгаа учраас үргэлжлүүлээд энэ исламын шашинтай энэ исламын террористийн том юуг нь буулгаж авна л гэд яриад байгаа. За гол одоо тоглогчдыг нь буулгаж аваад тэгээд ерөөдөө энэ засаглалыг нь солих өөрчлөх одоо өмнө нь одоо 1970 оноо 79 оноос өмнөх Иран ямар улс байлаа тэр харьцуултуудыг өнөөдөр бид нараас хийгээд харвал эмэгтэй хүний одоо эрх гэдэг ч юм уу одоо хүний эрх ямар сайн гой дээдлэгчсэн тийм улс лээ. Өнөөдөр ямар байгаа вэ? Юу болоод байгаа вэ гэдгийг бас харах нь чухал. За бид нэр бол энэ дайныг бол зөвтгөж буруутгах угаасаа хөндлөнгөөс нь оролцох ямар ч шаардлага бол байхгүй. Бид нэр бол яг алжаачтвал ямар нэг талыг нь ерөөхдөө барихгүйгээр өнөөдөр яг юу болж байгаа энэ дээр нь яг том зургаар нь хараад илүү логиктэй хандаж өөрсдийн арилжаан дээрээ одоо энэ байдлыг сайнаар ашиглах нь ер нь бол зүйтэй. За энэ 7 хоногт болохоор миний ярих хэдэн зүйлс байгаа. За эхлээд Nasdaq-ийг төрөл ярьчих. Илүү уламжлал болгоод ярьдаг. За Nasdaq-ийн хувьд бол уламжлал төр байж байгаа. За энэ том нөгөө стрим нь heat map-н дээр л байгаад байгаа. За жоо. За одоо хай ангилсан гэдэг юм. За тэгээд энэ чартн дээр бол бүгдээр бол нэлээд том зургаар харж байна.
За энэ дээр 4 цагийн чарт байна. За энэ том рейнж дотроо яваад байгаа гэж би ярьсан. Сүүлийн 2-7 оны өмнөх бид хоёрын хийжсэн вебинараар ерөөхдөө бол ижилхэн энэ хөдөлгөөнүүдтэй энэ уналтыг ерөөхдөө барьж авсан. За энэ дээр дахиж орж ирнэ гэд энэ дээрээс бид нар бас дахиж энэ уналтыг барьж авсан. За буцаж энэ өмнөх 7 хоногт дээшээ орж ирээд энэ цэгээс буцаа өргөжлөлөө унсан байгаа. За энэ чухал энэ хэсгийг л би бол айгүй том чухал K level гэж л харж байна. За тэгээд миний bias бол ерөөхдөө бол нэлээд урт хугацаанд тий том цагтаа бол нэлээд доошоо хараад байгаа. За доошоо хараад байгаа бас шалтгаан байгаа. За энэ том өндөр хаяа гарч исэн боловч энийг эвдээгүй. Тэгээ энэ эвдээгүй маш том бас одоо өмнөх одоо түүхийг бол бараг санагдуулж бараг харагдчихээн. За энэ дээр харуул 2024 оны сүүлээс ахуулаад тий 2 сарын сүүл хүртэл энэ том тренд бас явахдаа яг нэг ижил хөдөлгөөн хийж ирснийг бүгдээрээ харсан. За энэ дээр нэг тий зааж орой ойлгомжтой дахиад хартчих үлдсэн. зааж яа цтай. За би ингэж шеэрлж болох хаа баг. Окей. За болж байна. Одоо зөв. За тэгэд энэ 2024 оны 12 сараас эхэлсэн энэ том рейнжийн хөдөлгөөнтэй их төстэй харагдаж байгаа. За энэ рейнжийн хөдөлгөөнийг бүгдээрээ харвал 2 хаяа яг ингэ тогтоогоод нэлээд удаан хугацаа рейнжлсэн байгаа шүү дээ. Тэгээд энэ хөдөлгөөн баг энэ дээр баг явж гинөө гэж би бол хараад байгаа. Би ясаг тийч хараад байгаа. Тий. Тэгээд энэ хаяа эвдэж чадахгүй байгаад байгаа all time high руу явж чадахгүй байгаад байгаа чинь ерөөсөө л байрууд хансан байна гэж үзнэ. За тэгээд миний хувьд л одоо энэ sideway дотор л явж байна. За энэ sideway хизээ задлах бол гэдэг л сонирхолтой байна. Ерөнхийдөө бол sideway задлахад маш ойрхон байгаа. Гэтэ нэлээд жоохон рейнжилж орж ирэх болов уу гэж би бол харж байгаа. Энэ дээрс ингэж жаад нэгэн бүсэн ингэ задраад ороод ирвэл за нэг миний харж байгаагаар нэг 5-аас 6 дугаар сар хүртэл тэр хүртэл нэг downside тренд за энэ хувьцаануудын хувьд ч гэх юм уу унж орж ирэх боломжтой гэж харж байгаа. Ягаад гэвэл за тухайн үе хүртэл бодлогын хүү бууруулах хугацаа бол нэлээд жоохон хоошлоод байгаа. Инфляц тийм сайн бууж өгөхгүй байгаа. За дээрээс нь одоо шинэ одоо төв банкны тий ерөнхийлөгч солигдож гарч ирэх гэж байна. Трампын одоо шинээр томилж байгаа хүн одоо 5 дугаар сард яг ажиллаа хүлээж авна. За тэр тэндээ шийдвэр гаргана. Тэгсээр эдэл бодлогын хүү буулгахсаар эдэл 5-аас 6 дугаар сар хүртэл наашгүй болж харагдаад байгаа. Тэгээд тийм учраас тэр хүртэл ерөнхийдөө энэ даун тренд явах боломжтой гэж харж байгаа. За хоёр дахь миний бас шалтгаан нь болохоор Nvidia сүүлд одоо өмнөх 7 хоногт орлогын тайлангаа гаргасан. За тэгээ энэ дээрээс харуул бид нар энэ том өсөж орж ирсэн юм чинь Nvidia-гийн орлогын тайлан гарч ирсэн хэсэг шүү дээ тий. Гарч ирээд нэлээд сайн гарч ирсэн шүү дээ. Тэгээ сайн гарч ирээ эхний өдрөө өсөөл эндээшээ яваад за ер нь ингээ харж исэн чинь дараагийн өдрөө яасан гэхээр шууд унж орж ирсэн. Нэлээд цанчмаар нэлээдгүй 5-аас 600 пип нэлээд унж орж ирсэн. Тэгээ би энэ дээрээс дүнэлтэлтэй юу вэ гэхээр за ер нь бол Nvidia энэ том урт хугацааны трендийн өсөлтийг ингээ бүтэн чирсэн шүү дээ. Сүүлийн одоо 2-3 жилийн турш бүтэн чирээл 24 оноос хойш баг эхэлснээс хойш Nvidia дангаараа энэ AI салбарын тий энэ том одоо хайпыг өөрөө дангаараа чирсэн. Гэвч одоо ингэж ийм сайн орлогын тайлангаа гаргаад ингээ компани нэлээс сайн ашигтай ажиллаад байгаа ч гэсэн ингээд маркетыг дахиад all time high руу одоо түлхэж явуулж чадахгүй байгаа нь нэг ерсөндөө байрууд хансан байна гэдэг одоо ойлголт л яваад байгаа. Тэгээд тийм учраас ерөөхдөө одоохондоо seasonality-г ч бас харахад ч гэсэн
Ер нь бол оны эхний 4-5 сар нэлээд уналттай олон жилийн одоо дунджаар харахад ч тийм нэлээд уналттай хаагддаг, нэлээд доошоо унж орчирч илүү нэг тийм bearish эсвэл нэг юм sideways тийм рейнжийн дотроо хөдлөх мэтчлэн явдаг учраас би бол нэлээд доош харж байгаа. За дараагийнх нь бол биткойны чарт байна. За биткойн чарт өнөөдөр бол 71,000 руу орж ирлээ. 60,000-аас тий 69,000 хүртэл нэлээд рейнжлээд яваадсан. Өнөөдөр 71,000 руу орж ирж байна. За би энийг бол зөрүүлээд ингээд дэше өсөд явчихна гэж бол харахгүй байгаа. биткойн Nasdaq-ыг дагдаг болохоор ч тэгээд ерхэд бол бирж байна гэж харж байгаа. За тэгээд энэ дээр миний анзаарсан зүйл нь болохоор өмнөх энэ биткойны энэ тренд тий нэлээд ерхэд бол өнөөдрийн байгаа байдалтай нэлээд маш их төстэй байгаа. За өсгөө битүүч гэсэн энэ талаар бас өмнөх тухай ярьсан. За тэгээд энэ дээрээс харуул тренд чарта логаритмик скейл руу шилжүүлээ. Тэгээд харангуут том цагаар харъя л да. Тэгэд харангуут энэ хөдөлгөөн ингэж орж ирээд ингээ хай тогтоогоод унж орж иж байгаа нь маш төстэй харагдаж байгаа. Тэгээ энэ трендийг бүгдээ хаваад үзвэл за энийг жоохон шангадагч. За энэ дээр бол нэлээд яг л орж ирсэн л ингэж урт хугацааны тренд ингэж дагаж явна гэдэг бол бас л тий нэлээд ойлгомжтой бид нарт тренд харагдаад байна л гэсэн үг. Тэгээд энэ дээр бид нар харж байгаачлаа яг ингэж унж орж ирээд нэг зүү тогтоо дээшээ татаад ингэсэн байгааг харж байна. Тэгээд дээшээ нэг дахиж хаяа авч байна. За тэр хаяа авч байгаа магадгүй өнөөдөр байж магадгүй гэж бол би харж байна. За энэ хаяа авч байгаа хэсэг нь бас энэ өмнөх 24 оны 1-р сарын бас нэлээд хаяа авч ирсэн хэсэгтэй ижлэхэн хэсэгтэй. За тэгээд энэ дээр өнөөдөр байгаа энэ хэсэг хаяа дахиж авч байна. За тэгээ үргэлжлүүлээд энэ даун тренд хэдэн 7 хоногоос ингээд доошоо орж ирэх болов гэж би бол харж байгаа. За тэгээ Nasdaq дээр ч гэсэн доошоо харж байгаа учраас биткойн дээр бас доошоо харах нь бол зүйтэй. Тэгээ унж орж ирэх нэлийн хамгийн боломжийн худалдаж авч болох хэсэг. За би ер нь 45,000 50,000 евроцыг байх болтол гэж би бол биткойноор харж байна урт хугацаанд. За эн чинь бол бүр оны төгсгөлт ч байж бидний дараа жилийн оны ихэнх хүртэл унж мэднэ. Тэрийг бол хинж таашгүй буцаад өсөөд тийм үрдээ явчихна гэсэн үг бол бас биш. Тэгээд дараагийн тренд эхлэх хүртэл бас биткойныг бол bearish харж байгаа. За тийм байна. За алтан дээр бол маш том одоо савлгаатай энэ өдрүүд эхэлж байна. За дай эхлээд тэгээд ингэж гапта нэгдээд за тэгээ буцаад нэлээдгүй хуваар унлаа штэ. За хэдэн хуваар юм бэ? Бараг 8-7 хуваар унлаа. За тэгээд ингэж савлгаа угаасаа орж ирэх нь ойлгомжтой. Бүгдээрээ нэгэн цаг дээшээ харж байгаа. За сошиал дээр ч гэсэн бүгдээрээ харж байгаа. Дай эхэллээ гэд хүмүүс шууд яхаар за алтыг байдэл гэж орж ирнэ штэ. Тэгээд тэн дээр чин дөрөөлөөд бүх одоо энэ нийтийн одоо энэ сэтгэл зүй bias нь дээшээ бадгаад энэ дээр institutional одоо жинхэнэ нөгөө нэг алт эзэмшдэг энэ том contract option-уудыг чинь маш хэмжээгээр тэ futures энэ хүмүүс чинь энэ дээр чинь тоглолтоо хийдэг. Бүгдийн liquidation авах болно гэдэг гол том зорилго орж ирнэ. Тэгэхээр би угаасаа энэ ингэж өсөөд унж орж ирэх нь угаасаа л ойлгомжтой гэж угаасаа харж л байсан. Тэгээ энэ 7 хоногт шууд унаад ороод тэглээ. Тэгээ үргэлжлүүлээд магадгүй би энэ дэшээ хаяа авчиж магадгүй гэж харж байна. Гэтэ энэ хаяасаа дээшээ эвдэж гарахгүй болов гэж харж байгаа урт хугацаанд. Алт чинь өөрөө одоо энэ он эхлээд 30% өссөн шүү дээ. 26 эхлээд 30% өссөн. Тэ 30% өссөн. Тэ энэ явдал нь өөрсдөө одоо алтныг арилжаалдаг хүмүүс он эхлээд
одоо тий 26 он эхлээд за альфагаас яаж дагуулах уу гэж одоо хедж фандууд ингэж боддог. Альфа гэдэг чинь зах зээл дээр за зах зээлийн одоо дундаж өсөлт. За чи нэг зүйл рүү мөнгө хийгээд яхад S&P 500-гийн одоо дундаж өсөлт л واخгүй да. За сүүлийн бараг 50-аас 100 жилийн датаг харахад S&P 500 жилд ойролцоогоор нэг 8-аас 11% дундаж өсөлт үзүүлсэн байгаа. Тэгээд харахаар 8-аас 11%-ээс дээшээ өсөлт үзүүлсэн тохиолдолд тухайн одоо нөгөө нэг одоо фанд гэдэг ч юм уу хежийн сангууд институционал хүмүүс чинь эндээсээ альфагаасаа дээшээ давуулж ашиг хийж чадж байгаа бол наадах чинь одоо маш сайн ажиллаж байна л гэсэн үг байхгүй. Тэгээд алтыг худалдаж авсан байж болно. За тэгээд алтыг он эхлэхэд худалдаж аваад 30% өсчгөр чинь за ягаад альфага бид нэр одоо 20%-аар давуулчлаа шүү дээ. Альфа 20% болчлоо. Тийм учраас ашиг аваагаарай тий. Оны төгсгөлд ингэж барих угаасаа ямар шаардлага байхгүй байхгүй. Нэгэнд 30% өссөн. Альфа 20% хийдсэн бол тэгэж энэ хежийн сангууд институционал хүмүүст үргэлжлүүлж бариад тий 60-70% хийгсэн ямар ч тийм логик бол тийм зүйл бол байхгүй. Тэгээ тийм учраас би энэ томоолтыг бол угаасаа яг л нэгэнд угаасаа ашигаа хийсэн. Энэ жилийн баг алтан дээрх байж бол альфага хийчлээ. Альфага генерейт гэж хийнэ гэж ярьдэн штэ. Тэгээд энийг хийцэн учраас ингээ өсөд гараад ирсэн. За тэгээ нэрээс хүчтэй буцаад хэрвээ гарч ирэх юм бол буцаад маш том бас сейл орж ирэх болов гэж би бол барьж байгаа. Алтан дээр бол тийм байна. Гэхдээ энийг бол би 100% бол баттай гэж хэлэхгүй. За тийм байгаад байгаа. За гэлс ойлыг ирчих. За ойл дээр бол за нэг юм алчаа саяхан ийсэн. За ойл дээр бол энэ 7 хоног эхэлснээс шууд дэш өсөд ингэж нэгдсэн байгаа. 7% дэш өсөж гарч ирээд ойл дээр 72 дээр нэгдээ тэгээ өсөд буцаж коррекшн орж ирээд тэгээд буцаад 78%. За эн чинь 2024 оны 5 сараас хойш дахиж энэ цэг дээр очиж байгаа хэсэг байгаа даахгүй. Ойл ч бас тийм өндөр бас байгаад идэггүй. Ингэж өндөр дээр ирээд идэггүй. Тэгээд би энийг бол ерөөхдөө ингэж харж байгаа. За өчигдөр бол мэдээ гарсан. Одоо мэдээ гарах дээр яасан гэхээр хормозын хоолой гэж байгаа шүү дээ. Хормозын хоолой дэлхийн одоо эрчим хүчний 20% нь яг энэ хормозын хоолойгоор дамждаг. Одоо энэ Middle East буюу ойрхон орнуудад байгаа энэ том одоо газрын цусны үйл дүрвэд тэрүүгээр тэр хормозын хоолойгоор ирэхэд бол дамжиж одоо танкеруудаа гаргадаг байхгүй. Тэгээ ингэж гаргадаг. Өчигдөр яасан бэ гэхээр тэр энэ өсөлт яагаад орчихсон бэ гэхээр тэр хормозын хоолойг ирэхэд бол хаасан. Дайны угаасаа маш том аюултай хэсэг болж таарсан. Өчигдөр ингэж унж орсон шалтгаан нь Трамп за энэ хормозын хоолойор одоо бол энэ танкерууд гарахгүй байгаа. Гэхдээ шаардлагатай бол би одоо Америкийн нэгдсэн улс шүү дээ. Америкийн нэгдсэн улс одоо insurance буюу те даатгал хийлгээд за даатгал хийлгэнгээ бас тухайн одоо тийм том ойл танкеруудыг хамтдаа одоо те хамгаалалттай авч гаргая нөгөөрөө яалгая гэд. Тэгээ 8% унсан ойл энэ мэдээнээс ахуулаад тэгээд энийг хараад шууд 8% онж орж ирээд ингээ өсөж байгаа нь за энэ ер нь бол том manipulation байж болох хэмжээний за ойл танкеруудыг шаардлагатай бол гаргана гэж хэлэхэр чинь за буцаад тэ газрын тус буцаж нэлээд хэмжээгээр бас нийлүүлэгдэх боломжтой болчихлоо шүү дээ. Гайгүй боломжтой болчихлоо. Тэгээд энэ хай дээр одоо буцаж өсөж орж ирвэл би ер нь сэлнийгээ харцсан байсан. Тэгээд энэ дээрээс сая сэлтэй байлаа. Тэгээд энэ нэлээд жоохон доошоо энэ мэдээ нэлээд хүчтэй жоохон доошоо явуулах болов гэж би бол харж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд ч гэсэн инфляци доош нь дарахын тулд одоо газрын цусны үнийг нэлээд доор барих шаардлагатай. Тэгэхээр энэ доор барих шаардлагатай учраас нэлээд нийлүүлэлтэд бас нэмэгдүүлэх одоо
боломжтой болж байна гэж би бол харж байгаа. Тэгээд магадгүй энэ рейнжийн дотор орж ирж ингэж өсөж явах боломжтой л гэж би бол харж байна. Гэт явчих боломжтой л гэж харж байна. Тэгээ урт хугацаанд бол би бол ойлыг бол нэлээ доошоо харж байгаа. Нэлээд Америкийн нэгдсэн улсын хувьд ч гэсэн бусад улсуудын хувьд ч гэсэн ойлыг нэлээд доор барих сонирхолтой инфляци доош нь даарч те бодлогын хүүгээ бууруулах том алхам гэж бол би ингэж харж байгаа. За нэг тиймэрхүү байна. За тэгээ ойл дээр бол энэ 7 хоног бол bearish байна. За дараа 7 хоног магадгүй өсөд гараад ирэх байх гэж би бол харж байна буцаад. За нэг иймэрхүү байна да. Окей, nice. За би За screen чиний хувьд юу гэж харж байна? За би Техник өнөөдөр шинжилгээ бол талаас нь. ерөнхий зөвхөн Nasdaq ярина. За ялгаахгүй адилхан bias хувьд бол bearish байгаа. Гэхдээ яг нэг техник шинжилгээгээр арай нэг жоохон сэвсэг харж байгаа нэг детальчлаад ярих гээд үзье. Тэгвэл хоёлаа бол ер нь сэлтнэ гэж ярьсаар гал бүр доош 1000 2000 пип унчихгүй маа гэхэд бол нэг хоосонгоо гарчаад байгаа штэ. Энэ уналтаас ч өөрхөн ашиг хийсэн, энэ уналтаас ч өөрхөн ашиг хийсэн да. Хоёр их хаж унсан. Яг энэ рейнжийн дотор байгаад байгаа нь жоохон залхааж байгаа ч гэсэн яг уншигдахын хувьд ханшин бол арай нэг ойлгомжтой уншигдаад байгаа юм болов. За ер нь амар олон ойцсон цэгүүд дээр л ер нь бол хвшлээ байгаад штэ. Тэгээ ер нь бол миний хувьд бол харж байгаа объектив бол нэгдүгээр хамгийн ойрхон лог гэвэл одоо энэ эднийхээ 11 сарын 4-ний оны 11 сарын 25-ны лог бол байгаа юм. Рейнжийн лог усаг шүү дээ. За тэгээд цаашлаад өмнө 24 онд нөгөө консолидейшн явсан рейнжийн энэ all time high-ыг эргээд бид нарт шал болгож өгөх болоо гэсэн идеатай байгаа юм. За тэгээ энийг SMC-гээр анзаараад харъя гэх юм бол бид нарт яг ингээд Oct liquidation авагдаагүй лоуд байгаа юм. Эдгээр нь бол нэлээд хүчтэй бид нарт liquidation болох боломжтой. Доошоо энийг бол ханш авах гэж ирэх болов том цагаараа том зураглалаараа бүр daily-гээрээ ч одоо бүр weekly-гээр гэсэн үг шүү дээ. За тэгээ weekly-гээр нь анзаараад харангуй дөрвчийн лоуд дээр нь бас хөөх нэг юм нөгөө fair value gap гэж ярьдаг. Bullish BC үүссэн байгаа. За тэгээ ерөнхийдөө weekly-ийн candle ишээ орж ирэх магадaltaй. За энэ 7 хоногийн хувьд би энэ 7 хоногийн candle-ыг бол нэг улаан bearish хаагдах болов. Bearish хаагдахтай энэ өмнөх 7 хоногийнхоо лоуыг гоё body хийгээд хүчтэй хаагдчихвал эх 7 хоногийн bias бол үргэлжлүүлээ continuation арилжна гэсэн бодолтой байгаад байгаа. За тэгээд 4 цагаар болохоор яг одоо явж байгаа хөдөлгөөний өмнөх одоо энэ уналт байгаа шүү дээ. Энэ уналт юунаас унсан бэ гэхээр бид нарт үлдээсэн 4 цагийн fair value дээр үлдээсэн equal high буюу тэнцүү high liquidation болгож аваад яг энэ high-ыг аваад gap-ын дээрээс унсан байна. Унсаад хөдөлгөөн. За тэгэнгუთ одоо хийж байгаа хөдөлгөөн нь юу гэнгუთ яг адилхан 4 цагийн CB байгаа. Энэ CB-н дээр high-ыг нь 1 цаг руу оруулаад гарах юм бол нөгөө equal high харагдана. Биш 15 минут лөө. Тийм 15 минутын дээр энд нь 2 equal high. Тэгээ өмнөх өдрийн high-тайгаа тэнцүү high байгаа. Энийг liquidation болгож аваад ер нь л доошоо нэг юм V shape reversal маяг хөдөлгөөн авч байгаа байхгүй. Тэнгууд нь сая бол би ерөнхий бол нэг short entry зүгээр нэг шалгаад үсгэд гимгүү авах гэж бодоод нэг 15 минутын gap тэгээ нэг доошоо унжирч байгаа хөдөлгөөн дөрөнд далимдуулаад шинэ цагийн зүүн дээрээс sell арилжаанд орцсон байгаа. Тэгээ энэнийхээ типийг бол ерөнхий нэг амар тэгж шал харахгүй нэг өмнөх өдрийн явал хүртэл харчиж байгаа нэг харьцах нь 8-тай арилж байгаа да. Гэх мэтлээ харсан. Тэгээ ер нь яг Nasdaq дээр одоо ингээд анзаараад ах юм бол нэг айгүй ижлэхэн паттерн маягийн юмнууд харагдаад байгаа юм аа. Одоо зүй тогтол маягийн. За нэг хуучин өсөлтийн трендтэй байх үед ч гэдэм юм те. Daily-гээр өсөлтийн трендтэй байх үед бол айгүй ойлгомжтой. Тэгээ тодорхой хэмжээний хугацааны лоудаа авсан бол хэмжээсээ continuation аваад all time high гээл. За тэнгууд ч нөгөө нэг туршлагагүй хэдэн трейдерүүд мөн те. За all time high хийсэн юм чи уннаа гээл сэлдэж идэл дахиад хаяа гээл. За тэгэл уннаа гээл тэгтэл дахиад нэг лоо авчаал дахиж all time high гээл яваад. За одоо нэг овоо унчлаа даа гээл тэнгууд дахиад нэг liquidation авчаал хаяа гэдэг те. Тэнгууд одоо бол яг эсрэгээрээ тэг тодорхой хэмжээний лоо авчих юм бол хайргаа гарч ирээд тодорхой хэмжээний хаяа авцсан бол буцаж заавал лоо авч ирж орж ирээд байгаа байхгүй. Тэнгуудын яг одоо өсөж байгаа хөдөлгөөн миний саяны ярилцааны stop loss-ыг авах магадлал нь юу гэхээр мань нөхөр ерөнхий бол энд үлдээсэн лоо дээр бол SMC-гээр яг энэ зүг нэг цаг дээр rejection block гэж нэрлэдэг. Биш 4 цаг дээр лоо. Энэ урт week байгаа шүү дээ. Энэ урт week чинь ердөөсөө л селлерүүд баяруудаа ялагдчихлаа гэсэн idea байгаад байгаа гэсэн.
Тэгвэл яг энэ дээрээс ер нь бол reaction аваад өсөлт маань одоогийн өсөлт маань гараад ирсэн. Тэгэхээр энэ бол миний stop loss-ыг зохиод тэр чигтээ дахиад нэг хаяа авах гээд ирэхийг үгүйсэхгүй. Тэгвэл дахиад хаяа авсан юм чинь буцаад уналт орж ирэх магадaltaй ч гэдэм үү. Яг нэг юм range-ийн cycle дотор юм мангар том consolidation дотор байгаад байгаа болохоор хол арилжаа хараад бол жоохон эрүүл бус байгаад байна те. Тэгээ түрүүн ч гэсэн бидэд бас энэчнээс ууг нь аимшигтай гоё сэл арилжаанд орсон. Тэгэл за энэ лов дээр нь таллаа л өстой баг доош 1000 бит барьнаа гээл те. Лов хүртэл нь хараал байсан. Тэгээ энэ дундаас нэг 500 нэг 600 аваад гарсан штэ энэ даашаа. Буцаад дэшээ гарч ирсэн хилээ хаасан. За тэгэл унжаад л би өчтөр бас үүрээр хаанаас илаа. Энэ викин дээрээс энэ хаяа давчлаа гэж сэлтцсэн. Энэ сэл болохоор дахиад ловыг авандаа гэж бол барьсан байж байгаа. Энэ дээшээ гарч ирээ буцаж унаж явах энэ үед нь хааж байгаа байхгүй. Сэлтэйс. Тэгвэл энэ ингээд ерөөсөө нэг тийм тогтцоо хөдөлгөөн авахгүй заараад байна шүү дээ. Тэр нь бол Nasdaq-ийн ойрын хугацаанд бол ямар ч үсэн bearish харахад харна, аль болох buy арилжаануудаас зайлсхийе. Гэхдээ sell арилжаанд орохдоо бол зайлшгүй тодорхой хэмжээний ийм high-ыг liquidation болгож авсны дараа л арилжаанд орохгүй бол яг нөгөө доовын яамлч гэдэг юм уу те. За lower ингээд явж байгаа хөдөлгөөн дээр дагуулаа те. За энэ уналтыг үргэлжлүүлнэ гэсэн айдаагаар авах юм бол ерөөсөө л ингээд авах байхгүй те. Хаяа авчаал ундаг. Тэгээ заримдаа бол бүр унахгүй энэ ловыг үлдээснэ. Буцаж ингээд тренд эргэж байгаа юм шиг гарч ирснэ. Дараа нь сүлд нь ингэж унжирч ирдэг бүр юм ойлгомжгүй байдалтай байгаа гэсэн. За тэгээ алтан дээр сүлд айдиа байгаа. Алтан дээр болохоор би нэг том цагаар нь лонг гарах гэдэг. Бас ялгаа байхгүй. Нөхдүүд бол одоо энэ дээр бол ингээд за доошо shift хийчлээ уналт гээл. Энэ уналтын баг магадгүй continuation гэж ярьж байгаа хүмүүс ч гэсэн эргэтэлүүд зөндөө байлээ. Гэхдээ алтуулт гэхдээ дахиад энэ ловыг эвдэж унах штэ 4400 гэдэг хан шиг доош ихтэл гэж бол үнэхээр нүжтэй мэдээлэл гарахгүй болж чадахгүй штэ. Тэгээ дээрэс нь алтч өөрөө урт хугацаанд өсөлттэй байдаг asset учраас энэ ловыгоо зүгээр liquidation болгож авсан баг. Миний хувьд бол үргэлжлүүлээд үндсэн таргет бол all time хിവэрэ байна. Дэшег харнаа гэдэг. Тэгээ түрүүчийн дугаар дээр ч гэсэн хоёлаа бас алтан дээр тань bullish ер нь бол хараад эргээд bullish руу хараад эхлэх юм байна гэж тэрнээс хойш ер нь бол нэг сайн л өслөө штэ. Анхны дугаар дээр ярьсан штэ сар юм. Тэрнээс хойш бол ингээд 7000 пип өссөн байхгүй. Тэгээ алт арилждаггүй юм ч одоо яалтай гэлээ. Амирхул байна да. Сая юм ярих чахтан таслаа ясна бэ? Аагүйгөө зүгээр Nasdaq дээр бас сүүлдээс Трампаас бүх улсууд дээр буцаагаад одоо 15% тарифыг ногдуулсан. Тэгээ тэр мэдээнээс урт хугацаанд бас нэлээ доошоо нөлөөлж орж ирэх болов уу гэж би бол харж байгаа. Ч бас айгүй том нөлөөлөх хүчин зүйлд орно шүү дээ. Тийм. Тэр бас хүчтэй нөлөө үзүүлнэ. Тэгээ энэ Wix маань бас нэлээд дэшээ спайклж гарч ирлээ шүү дээ тэг өчигдөр. Тэгээ Wix-ийн спайкийг анзаараад харах юм бол бас одоо bullish харах хэрэгтэй ч гэдэг юм уу. Bullish хармаар ч юм уу гэдэг бас логик гарч ирээд байгаа юм. Wix чинь нэг спайклж гараад тодорхой хэмжээнд тайвшраад ирдэг шүү дээ. Wix тайвширч байгаа индекс чинь нэг өсөлт. Wix чинь spike чинь гэдэг чинь яг нэг том индексүүдийг чи яг ёроол гэж бас таарад идэв шүү дээ. Ёроол зэрэг тийм учраас нэлээ болгоомжтой үзэхгүй бол бас савлгаа айгу өндөр одоо. Тэгээ ер нь бол биткойн дээр харж цайнаас ч хэлж байна. Тий. Биткойн дээр гэсэн би бол ер нь бол яг чамтай адилхан харж байгаа. Зураглалын хувьд бол угаасаа тэр ghost feeder харахад дэндүү ойлгомжтой харагдаж байгаа шүү дээ. Тэн дээр бол нэг амар яро фоморч одоо унтсан юм чи фоморч байдах бол шалтгаан алгаа тий. Тэгээ Nasdaq-ийн ч гэсэн энэ уналт ч гэсэн заавал энийг бүтэн барих гэдэг шаардлагагүй. Заавал энэ оройг барих гэдэг шаардлагагүй. Энэ магадгүй одоо дахиад тий энэчнээс оройгоо ичээ шууд өргөжлүүлж унсан. Энэ дээр оройгоо ичээ шууд өргөжлүүлж унаа гэж чинь дахиад нэг дэшээ гарч ирэх юм үгсэх юм л дээ. Үнэхээр унах хэрэгтэй бол. Тэгэхээр ингээл улаанцаа сэл ямарваа нэг юм баригдаж байхгүйгээр яг одоогийн болж байгаа нөхцөл байдалтай тааруулаад аль эрсдэл багтай ашиг өндөртэй арилжаанууд хийхээр тэн дээр л оролцоод явсан дээрх. Болли энэ уналтыг үнэхээр явлаа гэж бодоход заавал энийг бүтэн барих албагүй. Энэчнээс нэг жоохон нэг 3-1 ч гэсэн барьсан байхад л яг арилжаа хийж байгаа хүмүүсэд бол тэр чинь өөрөөсөө маш том ашиг болоо явчихна те.
нэг тийм шундлын сэтгэлгээ бол мааханд бол хэрэггүй байх шүү. Тэгээд бид хоёрыг өнөөдөр ингээд унах магадaltaй гэд хэлсэн байдаг. Бити тэгээд маржинда шортлоод байгаарай. Тэгэхгүй л Тэгээд энэ дээ. 7 өдрийн 5 дахьд non-farm payrolls тэгээд unemployment rate гэсэн мэдээнүүд бас гарна. За эсэл Тэгээд авчи. манайхан тэн дээр бас анхааралтай тий. За 5 дахь өдөр гарч байгаа учраас тэн дээр бас нэлийн том савлгаа орж ирнэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Нэг чигэрвээ continuation нэг аваад хаваад байна гэсэн юм бол байхгүй. Нэг дөрөөл ер нь бол liquidation авах хөдөлгөөнүүд хийх болов гэж бол би бол энэ 7 хоногийн non-farm payrolls unemployment rate дээр тэгэж харж байгаа. Тий. За тэгээд хоёлаа энэ удаагийн юугаа дуусгах удаа. За дуусгая. За тэгээд дараагийн бичлэг хүртэл see you guys. Лайкад орохоо мартахгүй. Тэгээд За тэгээд бай. 7 хоногс би нэр YouTube дээр лайв хийгээд эхэллээ шүү. За guys, live stream хийгээд эхэллээ. Enjoy guys. Сайхан амарцгаарай. За сайхан амарцгаарай.